хошоо хөтөлбөрийн хүрээнд батлагдсан хууль байгаа. Малчид маань өнөөдрийн яг хууль эрх зүйн орчинд нэг 200 малтай малчин бол Монголын дөнгөж малчин байгаа. 2 сая төгрөгийн зээлийг авах боломжтой юм билээ. Тэгээд тэрийг ерөөсөө хэрэглээндээ зарцуулчихсан. Тэгэхээр бид нар малчтаа хошоонд нэгдээд хамтарч үйл ажиллагаа явуулаад тэгээд энэ өөрсдийнхөө аж ахуйг сайжруулах хөрөнгө оруулалтын зээлтэй болмоор байна. Тэгжээс малчтаа илүү орлоготой болгох тогтолцоо бүртгэх. Тэгэхээр энэтэй холбоотой бас ачаарал гишүүн бид хэд малчтын одоо хошооны малчин өрхийн эрхлэн байдлын тухай хууль гэдэг өргөн бариад өчигдөр ерөнхийдөө батлагдаад одоо энэ засгийн газрын бас шинэ хошоо хөтөлбөрөөр нэгтгэж байгаа. 200 малтай малчин хөрөнгө оруулалтын зээл 20 сая төгрөгийн зээл 6% хүртэл авах боломжийг бүрдүүлсэн. 500 малтай бол 50 сая төгрөгийн 6% хүртэл. Тэгвэл бүгдээрээ хошооны гишүүн багстай хошиж бүх ажиллаа хийх ёстой. За тэр хошооны гишүүн 500 малтай 20 өргөхөд 1 тэрбум төгрөгийн 6% хүртэл зээл авах болчихж байгаа. Барьцаа мөрөнд шаардлагагүй зээлийн батлан даалтын сангаас 80%